Тэгэхээр өнөөдөр нөгөө Монгол улсад гендер суурьсан хүчирхийлэл буюу одоо гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гээд эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль гээд хууль эрх зүйн орчин бол бас харьцангуй сайн бүрдсэн. Гэвч бол одоо бид нэр цаашид хууль эрх зүйн орчны одоо хэрэгжилт хангалтгүй байгаа асуудлууд бол байгаа нэлээдгүй байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байхад бас юу нөлөөлж байна вэ гэдэг дээр ингээ хараад үзэхэд бол хуулийг тэр хэрэгжүүлэлтийн одоо хуулийн хэрэгжилтийн байдалд бол одоо бас тогтмол одоо мониторинг хийх үнэлгээ хийх энэ асуудлууд бол сул байна. Нөгөө талаар тэр хуулиар үр хүлээсэн байгууллагуудын одоо уялдаа холбоо хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр салбар дундын ийм уялдаа холбоо бол сул байгаа. Нөгөө төгөөр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа энэ асуудал дээр хяналт тавьдаг, энд хариуцлага тооцдог ийм механизм бас сул байгаагаас бол хуулийн хэрэгжилт бол хангалтгүй байгаа л да. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа сүүлийн жилүүд бол энэ гэр бүлийн хүчирхийлэл бас буурахгүй байгаа шүү дээ Энэ дээр одоо ингээ бас харахад бол бид нар одоо тогтолцооныхаа хүрээнд бол харах ёстой гэж бол харагддаг. За эрх зүйн орчны хувьд ийм байна. Мөн одоо үрчлэн сэргийлэх ажил маш чухал байгаа шүү дээ Тэгтэл одоо ингээ сүүлийн жилүүдэд яг ингээд хуулиар хүлээсэн, үүрэг хүлээсэн байгууллагууд бол үрчлэн сэргийлэх ажлыг бол хийж байна л да. Гэхдээ энэ үрчлэн сэргийлж байгаа ажлууд нь одоо уялдаа холбоогүй одоо юу хязгаарлагдмал төслөөр ингээд салангад хийгдээд байгаа байхгүй юу? Нэгдсэн энэ гэр бүлийн хүчирхийлэл болон энэ гендер суурьсан хүчирхийллийн онцлогт нь нийцсэн тэр гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тэр суур шалтгааныг нь олж илрүүлэх чиглэсэн ийм одоо төлөвлөгөө ийм одоо санхүүжилттэй ийм цогц арга хэмжээ бол бидэнд дутагдaltaй байна. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллийн энэ хохирогч хамгааллын асуудал бол заашгүй чухал Тэгэхээр яг сүүлийн төсжилүүд бол нэг цэгийн үйлчлэгээ төр хамгаалах байр гэдэг ингээд бид нар бий болгоцсон ч гэсэн энэ одоо төр хамгаалах байр нэг цэгийн үйлчлэгээ маань хангалттай одоо хүний нөөц байхгүй байна. За санхүүжилт бас хангалттай биш байна нөгөө талаар энэ маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ахмад настан гэдэг энэ хүмүүст бол ингээд төрөлдсөн ийм үйлчлэгээ байхгүй байх жишээтэй. Жишээлбэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг хамгаалах байранд хүчирхийлэл төртлөө гэхэд цагтаагийн байгууллага дээр одоо дуудлага мэдээлэл авах хэлмэрч байхгүй ч гэдэг юм уу энэ хүмүүс чи өөрөө нөгөө хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандхаа мэдгүй. За ингээд дид бүтэц гэл энэ асуудлууд чи зөндөө байна нөгөө тээр л ингээд хамгаалах байран дээр очисон ч гэсэн энэ хүмүүсийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн тийм аргачлал ингээд байхгүй байх жишээтэй. Яаж үйлчлэгээ үзүүлэхээ мэдгүй байх жишээтэй. Иймэрхүү бас нөхцөл байдлууд бол байна. Та тэгээ хохирогч хамгааллын чиглэлээр энэ гендер суурьсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийн асуудал чи өөрөө нөгөө онцлогтой давтагддаг тусам одоо даамжирч байдаг. Даамжрах тусам улам далд хэлбэрт байдаг. Гэр бүлийн нөгөө хамаарал бүхий хор хүмүүсийн сэтгэл зүйн, эд материал, бие махбодын хувьд ингээ холбогдсон ийм хамаарал бүхий гишүүдийн дунд үйлдэгддэг учраас энэ дээр бид нар бас өнөөдөр оногдуулж байгаа шийтгэлийн гэвэл бас анхаарах ёстой. За ингээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчвол нөхрөө одоо ингээд хүчирхийлэл үйлдэгчийг хориулъя, цагтуулъя гэж бол төдийлөн бас хүсдэггүй. Эрч чаданд нь аль болохоор ойлгуулад өгөөч. Энэ хууль хяналтын нөлөөнд дор аль бодлогын хүчин дор нөхөрт минь эрч чаданд нь ойлгуулад ухамсарлуулад өгөөлжээ гэж хүсдэг. Тэгтэл бид нарт энэ эрч чаданд нь одоо энэ асуудлыг таслан зогсоох, ойлгуулах, ухамсарлуулах ийм бас арга хэмжээнүүд бол байхгүй байгаад байна. Тэгэхээр бол та нар сая гарч байгаа ингээд сүүлийн үеийн ингээд хүчирхийллийн аимшигтай кейс одоо ингээд судалгаа кейсүүд гарч штэ энэ дээр нэг цагдаагийн байгууллага холбогдох байгууллагт хохирогч одоо ингээд намайг ингээд сэтгэл зүйн дарамт хүчрүүлээд байна. Намайг байнга хардаад байна ч гэд ингээд очихд бол энэ бол нөгөө одоо юу гэдгийг сэтгэл санааны хүчирхийллийг төдийлөн бид нар бас авч үздэггүй одоо тоохгүй орхигддог. Эннээс болоод нөгөө хүчирхийлэл маань улам даамжраад хин нэгнийхээ амь насанд хүрэх ийм аюултай байдалд хүрэж байгаа байхгүй да. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийн одоо энэ онцлогт нь тохирсон энэ хариуцлагын механизмыг бид нар бий болгох. За нэг удаагийн ч гэдэг юм энэ сэтгэл санааны хүчирхийлэл үлдээд байгаа энэ хүмүүст ойлгуулах ухамсарлуулах тэр одоо нөгөө сургалт мэдээлэл тэр сэтгэл зүйн үйлчлэгээнүүдийг бий болгох одоо заашгүй шаардлагатай байна гэж харж байна. За энэ яг энэ тохиолдлуудад ч юм уу одоо ингээ ямар нэгэн хүний эрх зөрчилсөн тохиолдолд танай байгууллагаас ер нь яг ямар
тусалцаа үйлчлэгээ дэмжлэг үзүүлнэ. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс чинь хүний эрхчлөөний хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага байгаа. Тэгэхээр бид нэр бол үйлчилгээ үзүүлдэггүй тий. Мэдээж төр одоо ингээд тий хүний эрхийг хангах хамгаалах ийм үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр энэ хуулиар хүлээсэн төрийн байгууллага өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадчихэв үү? Хүний эрхийг хамгаалахын тогтолцоо ажиллаж байна уу гэдэг дээр хүний эрхийн үндэсний комисс бол хяналт тавьдаг ийм чиг үүрэгтэй. Тэгээ тэр хүрээндээ бид нар энэ гендер суурьсан хүчирхийллийн асуудал буюу одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал, энэ нэг цэгийн үйлчлэгээ тий төр хамгаалах байруудад бид нар жишээлбэл одоо 3 жилийн өмнө одоо мониторинг хийж энэ асуудал дээр одоо ямар асуудлууд байна гэдэг дээр улсын их хурлаар хилцүүлж тогтоолуудыг гаргаж ирсэн. За хамгийн сүүлд гэхэд бид нар одоо энэ технологи ашиглан үлдэгч буй гендер суурьсан хүчирхийллийн асуудал бол маш одоо тий энэ охид эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам одоо дордуулсан ийм одоо асуудлууд байгаа шүү дээ тий. Энэ ер нь технологиод дагаад энэ гендер суурьсан хүчирхийллийн арга хэлбэрүүд нь маань улам нарийсж байгаа байхгүй. Тэгтэл өнөөдөр манай энэ тий хохирогч хамгааллын тогтолцоо, энэ гэр бүлийн хүчирхийлэлд хариу үйлдэлх тогтолцоо тий энэ гендер суурьсан хүчирхийлэлд хариу үйлдвүүлэхийн тогтолцоо маань өнөөдөр ажиллаж чадчихэв үү? Бид энэ асуудлыг шийдвэрлэх бэлэн байна уу, үгүй юу гэдэг асуудлыг бид нар өнөөдөр гаргаж тавьж улсын их хурлаар хэлэлцүүлж улсын их хурлын одоо засгийн газрын төрийн холбогдох байгууллагуудад арга хэмжээ агуулах ийм одоо юу хүний эрхийн үндэсний комиссийн санал дээр үндэслэн тогтоол гарсан байгаа. За энэ тогтоолын хэрэгжилтийг бол холбогдох засгийн газар одоо түүний харьяа байгууллагууд бол биелүүлэх ийм одоо заашгүй шаардлагатай байна гэж харж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдлон дээл хүний эрхийн үндэсний комисс нь хэр хэрэгдэг вэ? Ер нь бол мэдээж энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь өөрөө эрүүгийн хуулинд заасан эрүүгийн гэмт хэрэг зөрчлийн хуулинд заасан зарим үйлдэлүүд нь зөрчлийн шинжтэй байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж цагдаагийн байгууллага энэ тий хохирчийн аюулгүй байдлыг хамгаалж одоо энэ хэргийг илрүүлэх тасн зогсоох эм чиг үүрэгтэй байгаа учраас мэдээж цагдаагийн байгууллага тий шүүх хяналтын байгууллагаараа ингээд шийдэрлэгдээд явдаг. За энэ хүмүүс одоо энэ асуудлуудыг одоо тий төдийлөн авч шийдэхгүй байна тий энэ тогтолцоо маань ажиллаж чадахгүй байна гэдэг асуудлаар бол хүний эрхийн үндэсний бас комиссд бол гомдлууд бол ирдэг байгаа. Гэхдээ нийт ирж байгаа гомдлуудтай харьцуулахад бол харьцангуй бага. Гэхдээ бид нар энийг одоо сайжруулах чиглэлээр үр хүлээсэн байгууллагууд дотор нь бол одоо шаардаад ажилладаг байна.